худал мэдээлэл дараах гэмт хэрэг. Хамгийн түгээмэл ашиглагддаг цахим нийгмийн сүлжээний хувьд 2020 оны 9-р сарын байдлаар Facebook хэрэглэгчдийн тоо 2.4 сая хүрсэн гэх албан ёсны тоо баримт байгаа юм. Цахим орчин худал мэдээлэл дараах. Та үнэхээр дур зоргоороо амьдрмаар байвал эзгүй аралд Робинзон Крузо шиг амьдрч болно. Та нэгэнт хүний нийгэмд амьдрч байгаа болохоор тэнд тогтсон ёс зүй, дэгж байгийг дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ хүн хажуугийн ресторанныхаа нэр хүндийг унгаахын тулд зориуд худал мэдээлэл цацаж байна. Үтгэлгийн цаана өв хүний нэр төр, бизнесийн ашиг сонирхол байдаг. Монголчууд нэр хугарахаар яс хугарсан нь дээр гэж үздэг. Хүний нэр хүнд гэдэг бие махбодын өвчин золонгоос илүү хамгаалагдах ёстой зүйл билээ. Үтгэгдлээгээд нэгэн эргэн амиа хорлсон тохиолдолч бий. Английн сүд зохиолч Шекспирийн нэгэн зохиолд шалгагдаагүй мэдээлэл авсан цэргийн нэгэн жанжин хардалтаасаа болж хайртай бүсгүйгэн багал зурдан хөнөөж буй тухай гардаг. Амьдрал дээр хүмүүс нүр нүрээ харахаараа ёс зүйн алдаа баг гаргадаг боловч цахим орчин эсэргээрээ байдаг бололтой. Цахим гүтгэлгийг олон нийтэд ихэнхдээ албаны их сурвалжийг нягтлалгүй цааш нь дамжуулдаг. Иймээс иргэдийг цахим ертөнцид албаны их сурвалж буй худал дашаа мэдээлэлд итгэхгүй цааш тараа дамжуулахгүй байхыг зөвлөж байна. Иргэн та цахим хуудсанд үзэл бодлоо нийтлэхдээ бусдад үнэн зөв мэдээллийг түгээж байхыг эрхэмлээрэй.